Улсын хурлынхаа намуудын бүлэг хуралдлаа. Энэ 7 хоногт их хурл цаг нартаа уралдан хилэлцэн батлах ёстой хууль бол төсөв. Тийм учраас намуудын бүлэг 2015 оны төсвийг хүрээнд хилэлцэж байр суурь нэгтгэжээ. Сөрөг хүчин засгийн газрын өргөн байрсан төсвийн хуулийг хуудуудаа гэж тодорхойлсон бол эрх баригчид сөрөг төрийн ажлыг гацаах гэсэн оролдлого гэж тодорхойллоо. Цалин тэтгэврийг 30% нэмэгдүүлэх 5 төсөвтэй болсныг нэг болгох шаардлага хангагдаагүй. Дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх өрийн босгыг 90% хүрэхийг дэмжихгүй. Хөрөнгө оруулалтанд зарцаагцсан 328 төсөл арга хэмжээний санхүүжилтийг шийдэх ёстой гэсэн байр суурьтайгаар төсвийн хуулийг тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл алсын намын бүлгээс төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 70% хөргөн зээлийн барьцаанд оруулах хөрөнгөний хэмжээг 20% нэмэгдүүлнэ. Ингээд өөрөөр хэлбэл өрийн босхийг 90% төргөнэ гэж оруулж ирж байгааг би дэмжихгүй байгаа. Тийм учраас энэ асуудлыг бол эргэж ярих зайлшгүй шаардлага байна гэж ингэж одоо үзсэн байна. Энэ удаагийн төсөвт бол өргөн барихтаа төсвийн урсгал задлыг 20%-аар бууруулж хэмнэлтийн горин шилжээ гэсэн их хурлын тогтоолыг бол хэрэгжүүлэхгүй гэж оруулж ирж байгаа. За ингэснээр юу нэмж орж ирж байна гэхээр урсгал задлыг энэ удаагийн төсөвт 11.5% нэмэгдүүлэхээр буюу 807.6 тэрбум төгрөгөөр төсвөө нэмэгдүүлнэ гэж оруулж ирж байгаа. Түүнчлэн орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нэрээр эх онд хөрөнгө оруулалтыг задрагаагүй санхүүжүүлэх их үүсвэр нь тодорхойгүй ерөнхий дүнгээр нь төсөв тусгасан гэж шүүмжиллээ. Харин эрх баригчдын зүгээс сөрөг хүчнээс санхүүжүүлэх ёстой гэж шүүмжлээд байгаа цартаагцсан барилгуудыг улс эх онд санхүүжүүлэх чадамжгүй боломжгүй гэж хэлсэн юм. Үүнийг барихад 280 төгрөг хэрэгтэй. Харин улсын төсвийн 4/1 нь үүн зарцуулагдах болно. 2017 оны 3 дугаар сард өмнөх засгийн газрын авсан 580 сая $5 төлж эхэлнэ. 2018 онд Чингис бондын 500 сая $5 төлөх ёстой. Их 80 гаруй $-ыг төлөхийн тулд аль тал улс төрөө орхиж асуудлыг эрүүлэр харах ёстой гэж эрх баригчид үзэж байна. Энэ намаас бид нар олон удаа гуйж байгаа. Улсын хурлын тогтоолоор бид нар өөрсдөө 5 тэрбум төгрөгийн бонд, 5 тэрбум $-ын бонд босгоо гэж шийдвэр гаргаад өгчихсөн. 1.5-ыг босгосон, 3.5 нь үлдсэн. 3.5-ыг авъя гэхлээр энэ улсын хурлын эрх зүйн хоорондын зөрчилдөөн үүсээд байгаа юм. Нэг гараараа болохоор болно гэж хэлсэн, нөгөө гараараа болохгүйгээ хариулсан. Тэгэхээр энийгээ бүгдээрээ нэг бас нэг энэ улс орныхоо эдийн засгийг бодоод эрүүлэр ярья гэхэд тэдний маань үгүй гэж хэлээд байгаа. Үгүй гэж байгаа бол бид нар ямар улс орноо боллоо тавьчихтай нэш. Өөрсдийнхөө болцоо бүгдийг л ашиглая гэж. Үнэн дээр ихэд энэ улс төрийн тогтворгүй байдлаас чинь болоод энэ гадаадын эргэлзээ хөрөнгө оруулалт чинь ингээд хүлээлтэнд орчлоо. Монголд хөрөнгө оруулахгүй гэсэн хүн байхгүй. Ганцхан энэ улс төрийн тогтворгүй байдал нь энэ хүлээлтийг үүсгэж байгаа учраас бидэнд тохиролтой тусаад байна. Хамгийн гол нь улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийг тогтворгүй байдалд оруулж байгаа нь Монголын ард түмний эрх ашиг биш гэдгийг ойлгох цаг ирсэн гэж эрх баригчид дүгнэж байна. За өрийн хэмжээг нэмэх боломжгүй бол хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэх вэ гэдэгт хүчтэй ажиллах ёстой гэж эрх баригчид сөрөг хүчинд хандан байр суурь илэрхийллээ. Ингэж ажиллах